За бидэнтэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Бид цаг орчмын өмнө та бүхэндээ хэлсэн систем судлаач Банзрагчтай ээлжид лайв хийнэ гэдэг мэдээллийг хүргэсэн. За өмнө нь бид хоёрын хувьд бол Монгол улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолын нөхцөл байдал, аюулын хавцлын аль ирмэг дээр байгаа юм. Эсвэл тэр ирмэгээс нь бид 100-аас 200 метрийн зайтай байгаа мó 32 жилийн хугацаанд Монгол улсын нийгмийн эдийн засаг ахуйн амжиргаа ямар төвшөнд тулаад ирчихсэн байгаа юм бэ гэдэг сэдвүүдийн хүрээнд та бүхэнд тодорхой системтэй мэдээлэл, мэдлгүүдийг түгээсэн. За нөгөөтэйгөр Монгол улсад одоо болцсошгүй үр зээлийн ямар асуудлууд тулгамдж байгаа юм бэ гэдэг сэдвийн хүрээнд. За харин өнөөдөр бит хоёрын лайв бол нэгэн хоржоонтой хийгээд хошин ийм асуултанд хариулт өгөхөөр ажиллаж байна. Өнгөрөх хугацаанд цахим орчинд сошиал ертөнцид бол тусгаар тогтносон Монгол улсад тусгаар тогтнол хөдөлгөөн өөрөнх нь өөрөө үндсэн хууль зөрчсөн үйлдэлээ гэдэг байдлаар ийм мэдээллүүд түгэж эхэлж байгаа. За энэ мэдээлэл маш хурдтай хийгээд одоо сэвж байгаа хүмүүс ч гэсэн их байх шиг байна. Тэгэхээр яг энэ өнцгөөс бид хоёр лайв хийхээр ажиллаж байна. Тэгэхээр Банзрагч систем судлаачаас ихний асуултаа асууя те. Тусгаар тогтнол гэдэг зүйл маань ямар улсад байдаг ийм ойлголт юм бэ? Тусгаар тогтнолыг бид зөвхөн үндсэн хуулийн хүрээнд харахаас илүүтэй энэ тусгаар тогтнол гэдэг маань өөрөө дотроо ямар одоо аюулгүй баталгаатай ийм ойлголтуудыг шингээж чадчихээд сая бид өөрсдөө тусгаар тогтносон улс гэж хүлээж авах ёстой юм бэ гэдгээс асуултаа эхлэе. Тэр нь бол улс орн бол өөрийнхөө тусгаар тогтнол өөрийнхөө шоу авч явахын тулд дөрвөн хүчин зүйлс гэж ярьж байгаа юм л да. Эхнийх нь бол төр улсын хил хязгаар. Өөрөөр хэлбэл тусгаар тогтнол хил хязгаар тийм ээ. Хоёрт нь бол засаг гэж юм байна. Гуравт нь бол арт түмэн гэж байна. Дөрөвт нь газар шороо гэж тийм ээ. Тэгэхээр яг нь тухайн өөрийн гэсэн газар шороотой тэрэн дээр амьдрах орчин тогтнох чадамжаа хадгалсан арт түмэн тэгээд тэрийг авч явж байгаа засаглал тэгээд мэдээж тэр улсын хил хязгаар. Энэ дөрвөн байж тусгаар тогтсон ойлголт гарч ирж байна л да. За улс орнуудын хувьд бол тусгаар тогтнох байдлаа хангах чадамж бол улс орн болгонд бол адилгүй. Гэхдээ тусгаар тогтнолоо хангах дээр бодлого чадамж нь бол бүх улсын бодлогонд нь шингэсэн байдаг. Ер нь тэр хүчрэг улс ч бай, буруу улс ч бай, бүх улсуудын тусгаар тогтнолоо хангах тэр чадамжаа сайжруулах, тэрийг бат байлгах тийм ээ. Тэр бодлогыг хэрэгжүүлэх гэдэг юу тусгаар тогтнолоос бат маш олон одоо хууль эрхцэн болон одоо иргэнийх нь болон одоо боловсролын маш олон заалтууд байна л да. За ялангуяа нөгөө ихэнх одоо юу гэдэг хөгжингөө орнууд бол яах нь хөгжингөө орны хувьд бол тусгаар тогтнолоо батал хамгаалсан байж чадаж ийш бусад улстай энэ зэрэгцээ тийм ээ тэг шалилцаа үүсгэх магадгүй одоо жоохон тийм хэдий одоо тусгаар тогтнол хангацсан мөртлөнгөө одоо тухайн одоо эсрэг мөргөл бодлого явуулдаг улсын хувьд бол тусгаар тогтнол хамгаалж чадаагүй улсыг тэрүүн дайрандуулж эзэлж авах. Гэхдээ бусад улс руу дайрахын тулд эхлээд өөрсдөө тусгаар тогтнолыг бат хангасан байх шаардлагатай. За нөгөө талаас Орсын албаны хэлбэрийн хэсэг байдаг тийм ээ. Ер нь бол тусгаар тогтнолоо хангаж чадаагүй улс бол боолын одоо зай хүлээж байна гэж тийм ээ. Тэгэхээр тусгаар тогтнолоо хангах гэдэг үл яах юм ямар ч улс орны амин чухал одоо бодлогын цөмөн байдаг. Эндээс бүх юм хэлдэг. За мэдээж тусгаар тогтнолоо хангах гэдэг маань гурван янзын одоо ангиллалд хуваагдаж байна л да. Мэдээж тэр тусгаар тогтнолын бодлогыг хэрэгжүүлэх ёстой засгийн газрын бодлого гэж байна. Тусгаар тогтнолыг хангах ёстой зэвсэг хүчин буюу хүчний байгууллагын бодлого гэж байна. Бас мөн гурав дахь нь бол тусгаар тогтнол хангахын тулд ард түмний өөрийнх нь одоо үндэснийх нь бодлого гэж байна. Тэгэхээр энэ гурван маань өөрөө тэг шимтэйгээр зөв хэлбэрчдэг байж яах нь улс орны тусгаар тогтнолоо хамгаална. За ялангуяа тусгаар тогтнолын асуудлыг бол одоо ард түмний оролцуулахгүй улсууд бол тийм ихэнхдээ дарангуй улсууд бол тийм тусгаар тогтнолын бодлогот бол ард түмний оролцуулдаг зөвхөн засаглал зэвсэг хүчин буюу хүчний байгууллага дамжуулж байна л да. Гэтэл тэрнээсээ болоод алдчихсан маш олон төвх байна. Яг бол тухайн засаглал нь өөрөө тийм ээ одоо хэн нэгний гадны улсын бодлогыг сурч чадахгүй эсвэл хэн нэгний нөлөөнд автаад өөрөө улс орноо зүй олж чадахгүй тохиолдолд хүчний байгууллагын засаглаад байгаа болохоор бас тагаа явчихна. Маш олон одоо дэлхийн түүхэнд бол тийм ээ засгийн газрын буруутаагаас болж зэвсэг түвшин засгийн газар дагснаас болж тусгаар тогтнол авчихсан маш олон түүх байна. Англиэр ер нь бол сонгодог утгаар бол тийм ээ тусгаар тогтнолыг ард түмэн өөрсдөө хангах ёстой. Зэвсэг хүчин буюу хүчний байгууллага нь мэрэгсэн төвшөнд одоо боловсруулж хамгаалах ёстой. Гур засгийн газрын бодлого байх ёстой гэж. Тэгэхээр хамгийн наазах нь одоо юу гэдэг тусгаар тогтносон улс гэдэг маань өөрөө тийм ээ тэрийг хангах чадамжтай, бодлого хэрэгжүүлэх чадамжтай байж ш тусгаар тогтносон улс гэж байна. Гэхдээ дотор нь саяны хэлдгээр гурван чиглэлээр зайлшгүй тусгаар тогтнол хамгаалах бодлого зайлшгүй хэрэгждэг байх ёстой гэсэн. Тэгэхээр юу гэдэг одоо өнөөдөр бид 1992 оны ардчилсан үндсэн хуулийн хүрээнд Монгол улсын тусгаар тогтнол хангагдсан гэж дийлэх олонх маань харж байна л да монголчууд маань. Гэтэл хэдийгээр үндсэн хууль өөрөө Монгол улсын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол ив нэгдэл гэж эхэлдэг хэдий ч тэнд тусгаар тогтнолын яг одоо
үндсэн хугтгуунуудыг, үндсэн ойлголтуудыг хадгалж авч явах, түүнийг хэрэгжүүлэх одоо залгамж чанарыг үлгэрлэж харуулж авах хэвээр нөгөө төрийн албаны мөн чанар гэдэг маань ямар зарчмаар яаж явж байна вэ гэдээ ингээд үргэлжлүүлээд харахаар төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим маань өөрөө ардчлал, хүний эрх, тэгш ёс, шударга байдал, үндэсний юм нэгдэл гэдэг юм а тэр хойно ирмэлцэн байх жишээтэй. Ингээд эндээс харахаар бид одоо яг сошиал цахим орчинд хүмүүсийн шүүмжлэл өрнүүлээ бичиж байгаа тийм үндсэн хуулиар бид тусгаар тогтнолоо хангагдсан мэт өнцгөөс ингээд бичиж байна л да. Гэтэл үндсэн хууль маань өөрөө бидний тусгаар тогтнолыг хангаж чадсан юм эргэцэн баримт бичих субъект болж чадах уу, чадах уу гэдэг нэг асуулт гарч ирж байна. Тэгэхээр өнгөрсөн 32 жилийн хугацаанд Монголын төр засгийн хэмжээнд тусгаар тогтнолыг хангах бодлого хэрэгжиж ирсэн үү гэдгээс бүх юм эхэлж байна. Жишээлбэл одоо бид нар зөвхөн энгийн юм схемээр ингээд харах юм бол тусгаар тогтсон улс болгон тусгаар тогтнолыг бодлого хэрэгжүүлдэг гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр улс болгон тусгаар тогтнолыг бодлого хэрэгжүүлдэг бол тэр бодлого нь ямар бодлого вэ гэдгээс олон юм хамаарна. Тэр шаардлага хангаж юм, шаардлага хангахгүй байна уу? Тэр нь олон улсын түвшинд үү, үндэснийхээ түвшинд үү, тийм ээ? Эсвэл улс төрийн түвшинд, эдийн засгийн түвшинд, нийгмийн түвшинд. Тэгэхээр тусгаар тогтнолын бодлогоо хэрэгжүүлдэг байхын тулд тийм ээ түрүүний хэлсэн гурван одоо нөгөө тусгаар тогтнолын хамгаалах гурван субъект маань эрхөөргөө тэгш хуваалж авсан байх хэвээр. Нэг нь засгийн газар, нөгөөх нь мэрэгсэн хүчний байгууллага, гурав дахь нь ард түмэн гэж. Гэтэл манай Монгол маань өөрөө яг өнгөрсөн 32 жилийн хугацаанд яг мэрэгсэн үндэсний аюулгүй байдлын одоо боловсон хүчин бэлтгэх тал дээр маш их одоо буруу одоо юу гэдэг хандаж ирсэн. Буруу одоо бодлого явж ирсэн. Үндэсний одоо юу гэдэг аюулгүй байдлын боловсон хүчин улс төрийн одоо юу байнгын засагдаж солигдохоос болоод тэр салбарын боловсон хүчин байнга солисоор байхад манад яг нь үндэсний аюулгүй байдлын боловсон хүчин маань яг нь маш одоо юу гэдэг хэрэг гэх юм уу шаардлага хангахгүй боловсон хүчингээр одоо юу гэдэг бүрдүүлэх болсон гэсэн. За нөгөө талаас эндээс нэг одоо зүгээр энгийн нэг схем ингээ эндээс аваад үзэх юм бол энийг хэдүүлээ харах юм бол ерөнхийдөө өнгөрсөн хугацаанд төрийн алба гэдэг нь яасан бэ гэхээр эхлээд бол төрийн албанд тавигддаг гол шаардлага бол эх оронч байх, хоёрд мэрэгсэн байх хэрэгтэй. Үндсэндээ 90 оноос өмнө тусгаар тогтнолыг хамгаалах гол субъект нь үндэсний аюулгүй байдлын салбарын одоо мэрэгчлэнгүүд байсан бол тэдний нэгт эх оронч байх хэрэгтэй, хоёрд мэрэгсэн байх хэрэгтэй. Гэтэл 1990 оноос эхлээд төрийн үн тогтолцоог нураас савлаатай болсноос эхлээд энэ мэрэгсэн байдал алдагдаж ирсэн. Тэгэх юм бол хоёр дахь шатанд эх оронч хүмүүс байсан мөртлөнгөө мэрэгсэн байдлыг алдагдуулж ирсэн. Тэгэхээр нэгэнд мэрэгшээгүй хүн нөгөө гинэ эх оронч хорт тайсан сэлээ байлтай гэдэг шиг хичнээн одоо эх орныхоо төлөө битэр албан зүтгэж байгаа хүмүүс нь мэрэгшээгүй тохиолдолд усан хамгаалах шаардлагыг хангаж чадахгүй байсан. Гуравт одоо ингээд сүүлийн үед бол тийм ээ мэдээж одоо хүчний байгууллага маш их эх оронч одоо хүмүүс байгаа ч гэсэн сүүлийн үед бол тийм ээ одоо яг энэ салбарт эх оронч биш нөгөө талаас мэрэгсэн биш. Өөрөөр хэлбэл нэгэнд эх оронч биш мэрэгсэн биш болсон хүчнээр энэ тусгаар тогтнолыг хамгаалах одоо тэр салбарын хүмүүс тийм үү бүрдэж байгаа тохиолдолд энэ маань өөрөх нь маш том аюул занал хэл манай Монгол аль хэз өртсөн гэсэн үг. За ингээд тэрхлээр мэрэгжлийн байгууллагууд нь үндэсний аюулгүй хангах байгууллага нь өөрөө эх оронч биш мэрэгсэн биш гэсэн тийм хүмүүс бүрдэж ирэх нь нэг талаас аюултайгаас гадна одоо нөгөө талд нь хоёрхан субъект үлдэж байна л да. Нэг нь засгийн газар, нөгөөх нь ард түмэн. Гэтэл засгийн газар маань өөрөө тийм ээ тусгаар тогтнолын бодлогыг хэрэгжүүлэх ёстой засгийн газар нь мэрэгсэн боловсон хүчинд тулгуурч тэрэг хэрэгжүүлнэ. Тэгэхээр нөгөө мэрэгсэн боловсон хүчин байхгүй болохоор юунд дээр тулгуурч хэрэгжүүлэх вэ? Зүгээр л хууль гэнэ үү одоо идеологи гэнэ үү төрөний хэлээр өнцгөл заасан хүний эрхтэй одоо янз бүрийн одоо юу гэдэг нэг л Монгол улсаа сайхан болгоно гэсэн бла 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 гой ингээд уран дотор тэг хөөсрөөд ингээд 30 жил яваад болгож өдөртөө тусгаар тогтнолыг хэрэгжүүлэх бодлого яг хэдэн удаа хэрэгжүүлсэн. Яг яаж хэрэгжүүлсэн гэхлээр тэр байхгүй байгаа юм л та. Тэгэхээр нэг нь тусгаар тогтнолыг хамгаалах бодлого тэр хэрэгжүүлэх бодлого нь байхгүй. Нөгөө талаас бодлого байхгүйс тэр хэрэгжүүлэх арга зам мэрэгсэн боловсон хүчин байхгүй тохиолдолд энэ мэн өөрөө бидний Монгол улсын хамгийн том сул тал болчихж байгаа. За ингээд ирэхлээр тусгаар тогтнолын энэ бодлого гэдэг бол засгийн газар хэрэгжүүлж чадахгүй байгаа тохиолдолд ард түмэн энийг яаж хэрэгжүүлэх вэ гэхээр ард түмэн бас ялгаагүй тухайн үндэсний аюулгүй мэрэгсэн боловсон хүчин байх хэрэгтэй. Тэгэхээр хамгийн гол нь энэ асуудал дээр одоо бид нар өнөөгийнхөө Монгол улсынхаа тусгаар тогтнолыг авч үзээг бол засгийн газар одоо яг нь үндэсний аюулгүйг хангах ёстой. Засгийн газар үүрэг. Ийм ч учраас үндэсний аюулгүйг хангах ёстой. Үндэсний аюулгүйг зөвлөл гэж байна л да. Үндэсний аюулгүйг сайн хангагдсан тохиолдолд тусгаар тогтнол хангагдсан гэж үзье гэвэл энийг хариуцлах субъект нь үндэсний аюулгүйг зөвлөл. Тэгвэл өнөөдөр үндэсний аюулгүйгийн зөвлөлийн нэг гишүүн те ерөнхий сайд Лувсан онцоо хоёр юм тийм ээ. Энэ хүн маань үндэсний аюулгүйгийн зөвлөл буюу үндэсний аюулгүйг хангах ёстой. Уул нь тусгаар тогтнолын бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Нэг субъект нь өөрөө тусгаар тогтнолын эсрэг бодлого хэрэгжүүлээд байна л да. Нэгэнд энэ хүн тусгаар тогтнолын эсрэг бодлого хэрэгжүүлж байгаа болохоор энэ орон зайн дээр бид нар тэгвэл яах вэ?
хүчний байгууллага мэрэгсэн биш байгаа байдаг. Эсвэл мэрэгсэн бишээс гадна эх оронч биш тийм үзэл санаатай хүмүүс тоо нэмэгдэх тусмаа бидний талаас хамгаалтгүй болж байна гэсэн үг. Хоёрд нь засгийн газрын хамгаалалт авах хэрэгтэй байтал үндэсний аюулгүй зөвлөлийн 3 гишүүний нэг нь ерхий сайд. Тэр хүмүүс тусгаар тогтнолыг хамгаалах биш сүрүүлэх тийм үү устгах бодлого хэрэгжүүлээд ирэхлээр ганцхан үйлдэл чинь ард түмэн. Тэгвэл ард түмэнд тэгвэл үндэсний аюулгүй байдлын асуудал дээр яах нь Тэр өөрсдөө анхаарч эхлэхгүй бол бид нар засгийн газар хүчний байгууллага гэсэн хоёр одоо бид нар тусгаар тогтнол нэвтэрч орж байгаа энэ сувг дээр хамгаалалтгүй болсон тохиол бид нар өөрсдөө анхаарахгүй болохоор эхэлж байна л да. За ингээд тусгаар тогтнол хөдөлгөөн гэдэг нь юу яах вэ? Нэгт хэрэг улс оронд үндэстэн гэж байдаг л тий. Тэр үндэстэн өөрөөгөө хамгаалах эрхэнтэй тэр хүний эрхийн түгээмэл туухах байна уу? Аливаа улс орны зүйл ангид заавал байдаг. Яг бол тэр үндэстэн өөрийгөө хамгаалах амьд явахд эрх тийм ээ. Үндсэн хуулиар амьд явах эрхтэй гэж заасан мөртлөө тэр нь хангахгүй болохоор өөрийгөө хамгаалж таараа. За ингээд бид нар өнөөдөр яах вэ? Яг одоогийн байдлаар тусгаар тохиолдлыг хамгаалах гэж одоо зорж байгаа хоёр субъект нэг нь ард түмэн нөгөөх нь засгийн газар гэж бодъё. А тэгвэл тусгаар тохиолдлыг хамгаалах засгийн газрын субъект үндэсний аюулгүй зөвлөлөөр тэгвэл ард түмний зүгээс бид нар үндэсний аюулгүйг сан гэж байгуулах ажиллаж шүү дээ. Бид нар үндэсний аюулгүйн сан гэдэг маань 2011 оны 4 сард байгуулагдсан. Би ёсоор одоо бол 11 дэх жилдээ ажиллаж байна. Тэгэхээр энэ сан маань өөрөө тодорхой төвшин үндэсний аюулгүйн зөвлөлтөөгөө ойлголцох энэ аюулгүй байдлыг хаах талаас ингээд ажиллах чармаал гаргаж байгаа ч гэсэн нөгөө энэ үндэсний аюулгүйн зөвлөлийн нэг гишүүн ерөнхий сайд нь тусгаар тогтнолын эсрэг одоо ийм үйл ажиллагаа явуулаад тэгэхээр бид нар энэ дээр яах вэ? Сүрэх үү? Эсвэл бид нар өөрсдөө хэмжээ алдахгүй бол арга хэмжээ авах уу гэдэг асуулт. За уг нь бол үндсэн хуулиа зөв уншиж чадах юм бол үндсэн хуулийн одоо хамгийн ихэнд эрхэм зорилго дээр Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол гэж байгаа. Тэгэхээр энэ яг бичигдсэн цагаан дээр хараад бичигдсэн энэ хэсэг үгийг харах юм бол Монголын ард түмэн гэдэг бол хэсэг бүлэг иргэдийн одоо нэгдсэн нийслэн төлөөлөл байж чадна. Тэр хүмүүс бол тусгаар тогтнолыг одоо ямар нэгэн байдлаар өмчлөх, эзэмших энэ миний одоо эх орны тусгаар тогтнол шүү гэж хэлэхгүй байх ийм одоо эсрэгцэл бол байхгүй байгаа тийм шүү дээ. Үндсэн хуулийг нь хүрээнд харах юм бол гэтэл тусгаар тогтнол хөдөлгөөн бол өөрөө үндсэн хууль зөрчижээ гэдэг нэг юм яриад байгаа. За тэгвэл дараагийн түвшинд тусгаар тогтнол гэдэг зүйлд бодиттой ямар аюул байна вэ гэдгийг хоёулаа дахиад хэлж өгөх хэрэгтэй байна. Тусгаар тогтнол гэдэг зүйл өөрөө аюулгүй байдлын одоо баталгаагаа маш сайн хангасан байж иж сая тусгаар тогтнол бүрэн гүйцэд орших ёстой. Тусгаар тогтнол өөрөө энэ аюулгүй байдлаа хангаж чадахгүй байгаа учраас ямар нэгэн байдлаар аюултай төвшөнд өртчихсөн зарим хэсэг нь тэр аюултай бүр идэгдээд дууссан байгаа тохиол ийм байгаа учраас би тусгаар тогтнол гэдэг зүйл яриад байгаа юм биш үү. Тэгэхээр тусгаар тогтнолыг аюулгүй байлгах баталгаанууд бодиттой нүүрлж байгаа аюулууд юу байна гэдэг дээр хоёулаа дахиад сэргээгээд хүмүүст ард олонд мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ дээр бид нар энийг тайлбарлахын тулд нэг юмыг одоо тодтож хэлээ л дээ тийм ээ. Өөрөөр хэлбэл тусгаар тогтносон улсад тэгээ тусгаар тогтнол хөдөлгөөн байж болохгүй гэсэн тийм заалт байхгүй. Тийм ээ. Жишээлбэл манайх одоо бид нар ингээд тусгаар тогтнол хөдөлгөөнөөр тийм ээ одоо юу гэдэг бид нар сангаас хаад хөдөлгөөнийг одоо нэр авъя гэхэд тэнд тусгаар тогтнол гэдэг маш олон одоо төрийн бас байгууллагууд байна л да. Тэгэхээр тэгвэл тэр биднээс өмнө тусгаар тогтнол гэдэг нэртэй төрийн бас байгууллагууд гэдэг яасан. Тэд нар тэгвэл тусгаар тогтнол гэдэг хөдөлгөөн байгуулад нэрээ аваад би өсөө нэр аваад явж хахад одоо энэ нөгөө тусгаар тогтносон улсууд тусгаар тогтнол байгууллагын хууль зөрчөөд байдаг хүмүүс хаана байсан бэ? Тэгвэл өмнө нь ч гэсэн зөндөө хүмүүс тусгаар тогтнол байгуулж явж яагаад орохгүй байсан? Нэг хууль зөрчижсэн байх. Хоёрд үндсэн хуулийн хэрэг зөрчсөн гэж үзэх юм заавал тэр хуулийн заалтыг харж хэлнэ л дээ. Яг одоо юу гэдэг тусгаар тогтносон улсад тусгаар тогтнол хөдөлгөөн байж болохгүй гэсэн заалт байх хэрэгтэй. Тийм заалт байвал бид нар тэрний давхарнд яа. Нөгөө талаас 3 дахь асуудал сүүлийн одоо 30 жил биш л дээ. Ер нь бол сүүлийн одоо 1960-аад оноос хойш асимметрик дайн гэж ойлголтой. Тэгэхээр одоо манай хэвлэл мэдээллийн мэдэмхээр улсууд нь эхлээд үндэсний аюулгүйг судлах хэрэгтэй. Дэлхийн төв судлах хэрэгтэй. Систем судлах хэрэгтэй. Тэгвэл дээрүүд тусгаар тогтнолыг те цэргийн хүчээр эзэлдэг байсан бол одоо цэргийн бус тийм үү? Шууд ус аргаар эзэлдэг болсон. Тэр шууд ус аргын эсрэг тэгвэл бас адилхан ус орон өөрийнхөө арга зүйг боловсруулдаг. Тэгэхээр өнөөдөр тэгвэл тусгаар тогтнолыг чинь тийм ээ шууд ус аргаар эзэлдэг болсон үед тэрийг мэдэхгүй байж шууд ус аргаар эзлэх гэж байгаа юм хамгаалах гэнгүүт гадныханд үйлчилж байгаа юм уу? Шууд ус аргаар эзэлж байгаа юм албаар ард түмэнд тусгаар тогтносон улсад тусгаар тогтнолын хөдөлгөөн байж болохгүй гэдэг нэрэн дор харин ихнийхийг шууд ус аргаар аслах Монгол улсыг эзлэх тэр боломжийг нээж өгөх гэдэг юм уу? Эсвэл хэд тэр тийм хэмжээнд өнөөдөр мэрэгшээд Монгол улсыг хамгаалаад байгаа юм уу? Бид нар хэлсэн шүү дээ. Үндэсний аюулгүй байдлыг тусгаар тогтнолыг хамгаалах үйл ажиллагаа бол энэ өдөр тутмын те хар ажиллаа, маш хүнд ажил. Өдөр болгон бид нар одоо судлаач доотлол нэг 10-12 цаг өдөр болгон те
бараг 365 хоногийн 99% нь байнга судалгаан дээр сууж байна. Тэгэхээр энэ бол олон жил зарцуулж иж, олон цагийг зарцуулж иж, энэний учрыг тайлж мэрэгшгийг шаардна, төлөвшгийг шаардна, эх орон төлөө сэтгэлтэй байхыг шаардна. Тэгвэл өнөөдөр телевизээр яриад байгаа тэр улсууд өнөөдөр гарч ирээд тусгаар тогтмол хөдөлгөөнийг даал дараагаар эзлэх юмд үүдийг нээж өгөх. Тэгэхэд бол гадныг нь үйлчилж байгаа гэж би сүлгэж асуумаар байна да. Нарийн ярих юм бол энэ хүмүүсийн цаана энэ тусгаар тогтмол хамгаалах юмыг хаах хэний санаах юм гэж асуудал. Заашгүй яа. За ингээд хоёрт одоо бид нар аюул санал хийлгээ бодтой явах юм бол өнөөдөр бид нар бол Монгол Улсын ерөнхий сайд Орсын намсрын оюутнууд бол тийм ээ үндсэн хуулийн 4 зал зөрчсөн бас 5 зүйл ингээд ер нь Монгол гайж ирж байгаа гэдэг бол бичгэнтэй ч дурдсан энийг ч одоо дахин тайлбарлаж байгаа. За ингээд энийг бол бодиттойгоор ингээд тусгаар тогтнол аюул санал хийлгэж байгаа юу болж байгаа гэдэг нэг үржил нь одоо бодит баримтан дээр ярил л да. За хамгийн эхний баримтг бол Монгол Улсын ерөнхий сайд Орсын намсрын оюутнууд тийм ээ аймгийн засаг даргамаар газар олох чиглэлийг өгсөн. Уул нь л эдийн чинь юу вэ? Энд чинь өөрөөр хэлбэл тэр тусгай одоо ашиг мэлтэй ярих газар байна уу? Мэргэжлийн хяналт шалгалт нь өөрөө дугтойгоо хуулийн заалтуудыг яг нь мөрцний дагуу олгодог тийм үү? Улсын өмчийг тийм ээ ус нь хянж, төр нь хянжиж өгдөг байсан юмыг хаа хамаагүй нийтийн өмч болгож дураар нь олох юмыг бол задгааруулж байгаа. За тэгээд нөгөө лицензээр дамжаад бэлчээргүй болоод ирэхлээр нэгт бид нар малгүй болно, хүнсгүй болно. Тэгвэл Монгол улсыг малгүй болох, хүнсгүй болох бодлогыг хэрэгжүүлж байгаа нь тусгаар тогтнолын төлөө үйл хэрэг гэсэн үг үү? Тийм ээ? Өнөөдөр бэлчээргүй бол бид нар малгүй болно, хүнсгүй болно. Аливаа улс орны оршин тогтнох чадамж бол өөрсдөө хүнсээр хангах. Тэр дотор эрүүл сарвал хүнсээр хангах. Тэгэхээр чи эрүүл сарвал хүнсээр хангана гэж байгаа бид нар нэг бэлчээргүй болж байна, тийм ээ? Хоёр эмээлтийн асуудал яг одоо шийдэх байх. Тагч болчихсон. Мах гэдэг чинь бидний хүнсийн адил байдал холбоотой шүү дээ. Бид тэрийг яг шийдэх байгаа. Хүнс гэдэг бол улс орны оршин тогтнох тусгаар тогтнолын нэг голын мөн өмөө. Хүнсгүйгээр ингээд амьдардаг. Тэгээд хүнсгүй ээжээс тусгаар тогтнол хангалттай баталж байгаа. Тийм ээ. За хоёр дахь асуудал. Монгол улсыг нөгөө ерөнхий сайд оюутны хувьд бол аливаа төслүүдэд дамжиж усгүй болох үйл ажиллагаа хэрэгжүүлж байгааг ерөөс анзаарахгүй. Ерөөсөө усгүй дошгүй байхгүй гэж бид хэлээд байгаа шүү дээ. Усыг тэр төсөл маягаар одоо ингээд энэ жишээлбэл яг тодорхой ингээд энэ слайд нар авч үзье л да. За эхний төсөл юу вэ? Петрочаина тамсаг. Петрочаина тамсгийн явуулж байгаа үйл ажиллагаа манай зүүн бүсийг усгүй болгож байгаа. Тэр нэг нефтийг авч ийн авахгүй байна уу бид нар хашиг хуваалж тэр сонирн биш. Хамгийн гол Петрочаина тамсаг гэдэг чинь яах нь аль улсын төсөл вүлээ. Тэгэхээр тэрний цаана манай зүүн бүс буюу тийм үү зүүн аймагуд усгүй болж эхэлж байна. За оюут толгойд дамжаад манай өмнөх бүс тийм үү өмнө зүгт байгаа аймагуд усгүй болж байна. Тэгэхээр Петрочаинагаар зүүн бүс усгүй болж байгаа бол оюут толгойд өмнөх бүс усгүй болж байна. Одоо Эрдэнэмүргийн усан цахилгаан станц гэж хэлээд байна да. Энэгээр чинь манай баруун бүсийг усгүй болгох гэдэг. Өмнө нь одоо тэр дайхны усан цахилгаан станц гэдэг одоо энэ Эрдэнэмүргийн усан цахилгаан станц чинь ховд гол дээр. Ховд гол гэдэг чинь 3 гол аймгийг дамжиж усж байгаа. Бидний гол усны гол одоо голдлыг авч байгаа байглаасаа анханасаа тогтцсон. Хэрвээ тэрэнд усан цахилгаан станц барьчих юм бол бид нар яах нь баруун бүс усгүй болно. Тэгээд өнөөдөр оюутны ерөнхийдөө яг эгийн усан цахилгаан станц барина гэдэг одоо юу гэдэг улаан яриад байгаа. Өөрөө Монгол Ардын намын 30 дугаар их хурлаар өөрөө хэлсэн шүү дээ. Энэ бол 21 оны 12 сарын 6-нд оюутан ерөнхийдөө юу хийсэн гэхээр бид нар эгийн усан цахилгаан станцыг барихын төлөө бүх хүчээ дайчлаа гэж. Намынхаа их хурл дээр аль биесээ зарласан. Тэгвэл эгийн усан цахилгаан станц хойд сэлэн. Тэгэхээр бид нар хойд бус усгүй болж байгаа биз. Тэр төсөл бидний чинь цаана Монголыг усгүй болгож явах, усгүй болох маш том бодлого гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр Петрочаина зүүн бүс, оюут толгой өмнө бүс, Эрдэнэмүргийн усан цахилгаан станц баруун бүс, эгийн усан цахилгаан хойд бүс. Бүх талаас нь усгүй болох амиг зүгээр төс хэрэгжүүлэхэд дор. Наацхан Эрдэнэмүргийн усан цахилгаан станц бол маш их анхаарал татж байна. Яг гэвэл тэн дээрээ цахилгаан станц барих гэдэг нь бид нар нүүрстэй суурсан цахилгаан станц барьж болно шүү дээ. Тэр ховдын чинь урхаа байгаа үз. Тэрэн дээр нүүрсний цахилгаан станц барих учраад заавал усан цахилгаан станц бариад байгаа үз. Монгол улс нүүрсээр дэлхийд бол дээгүүр ордог улсаа. Хангалттай нүүрстэй. Тэгэхээр нүүрсээр цахилгаан станц барихын оронд тийм ээ. Дээрс нь тэр чинь тэр аймагтай гэх юм бол тэр одоо тэр нэгт гэж нэг арт түмэнд нэг одоо Улаанбаатар шиг хор утаагаар нөлөөлөд тань байдаг. Эгийн усан цахилгаан станц бас дахиад тэр чинь нөгөө эрчим хүчээр хангах гэдэг юм бол тийм ээ. Нүүрсэн дээр ажилладаг цахилгаан станц барихын заавал усан цахилгаан станц бариад байгаа үстэй. Энд чинь усгүй болохын тулд бид нэр том бодлого явж байгаа гэдгийг харахгүй. А бид болохоор нэг тийм одоо эрчим хүчтэй болгон төсөл өгөхгүй л нүүрсээр ажилладаг зүгээр тэр цахилгаан станцаа барил л да. Ингээд энэ төслийг чинь цаана бидний усгүй болгох маш том гадны бодлого явж байна тийм үү. За ингээд гурав дахь нь үндсэн хуулийн 6-гийн 2-аар төрийн нийтийн өмч болгосон. Хоёр дахь нь үр зээл. Яг л үр зээл гэдэг чинь тэр төрийн өмч гэж байсан бол энэ үр зээлийг зээлэнд газар тавих ямар ч хэрэгцээ үүсэхгүй. Төрийн нийтийн өмч гэсэн болохоор нийтийн өмч болохоор одоо гадны одоо үр зээлэнд газар барьцаалах хэрэгцээ үндэс нь үүсэж шít. Тэгэхээр энэгээр дамжуулаад бид
газар нутхгүй болох гэж юм уу? Нөгөө талаас оюутны ерөнхий сайд болсныхаа хамгийн дунд хийсэн аюултай гол юм чинь вакцин шүү дээ. Вакцин гэдэг чинь аливаа үндэстэн те удмынхаа сан хамгаалахын төлөв тийм ээ асар том одоо маш том тусгаар тогтнол бол үндэсний их бодлого явуулдаг. Гэтэл энэ удмын сан дээр бид нар вакцин дамжуулаад удмын сангүй болох гэж. Хамгийн сүүл хятадын хөгжлийн гал дээр суунаа гадны бодлогын галуур болно гэж чинь бид нар тусгаар тогтнолгүй болж шүү дээ. За ингээд өнөөдөр оюутны сайдыг хийж байгаа 5 бодлогыг ингээд залаад авах юм бол нэг бид нар бэлчээргүй болж байна. Хоёр тусгүй болж байна. 3 газар нутаггүй, 4 удмын сангүй, 5 тусгаар тогтнолгүй болж байна. Үндсэн хуулийн нэг байсан заалт дээр тэгээ Монгол улс тусгаар тогтносон бүрийн бүгд найрамдах улсгаа заасан байгаа шүү дээ. Тэгэхэд очиж гадаад очиод те бид нар хятад улс хөгжлийн гал дээр суунаа. Дээрээс нь бид нар яах нь хятадын 14 дугаар 5 жилийн төлөвлөгөө нь Монгол улсыг багтаана гэж. Чи эдийн засгийн бүх тусгаар тогтнол бүгдийг нэмдэж хайчаад тэгээд тэр хөгжлийн гал дээр суух нэрэн дор бидний удмын сангүй, газар нутаггүй, усгүй, бэлчээргүй. Тэгвэл өнөөдөр тусгаар тогтнол гэдэг чинь юу юм бэ? Тэгвэл бид нар түрүүний одоо слайд дээр хэлсэн шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэг гишүүн ерөнхий сайд нь тийм үү? Энэ үндэсний аюулгүй байдалтай холбоотой энэ асуудлыг чинь сүдх энэ бодлого бодитоор хэрэгжүүлээд яваад байна шүү дээ. Харамсалтай биелээд байгаа шүү дээ. Дахин бид болцсны дараа яриад байна. Тэгээд өнөөдөр тэгвэл ард түмэн тусгаар тогтнолоо хамгаалах юм ин хаана гэдэг чинь тэгвэл энэ ерөнхий сайд хийж байгаа бодлогыг хэрэгжүүлэх гэсэн үг. Тусгаар тогтносон улсад тусгаар тогтнолоо байж болохгүй гэж хэлээд байгаа хүмүүс та нар хараад таах уу? Бид нар хэлээд байгаа шүү дээ. Та нар тийм юм бол наад юуныхаа дагуу наад хэлсэн юм да тий. Ерөнхий сайд ямар ч аюултай мэгаагүй. Бид нар гээд амь насаар хэрэгслээ хийж. Тэгвэл Монгол улсад аюултай болсон гэдгийг бид нар тэгвэл хариуцлагатай мэдэгдэж шүү. Бид нар амь насаар дэнчэндээ ч мэдэгдэж шүү. Тэгвэл тэр нөгөө тэр тэнгэргээ телевизийн хүмүүс байна, тэр сайтны хүмүүс байна. Өнөөдөр гарч ирээд тийм ээ. Тусгаар тогтносон улсад тусгаар тогтнол байх үгүй гэдгээс ярихаас өмнө эхлээд Монгол улсын тусгаар тогтнол ямар төвшөнд байгаа юм бэ? Бид нар тусгаар тогтнол алдах гэдэг юм уу? Тэгээд тэр хүмүүс тийм л нэрээ зарлаад гарч ирээ. Дараа нь энэ шин бид нар түүхэн бэлдээд үлдээчихье. Тэгээд танаа үр удам хараг. Үр удам нь хараад миний аав ээж өвөөнөр тийм ээ. Тусгаар аюултай болсон үед аюул байхгүй зарлж ирсэн улсууд. Ийм болохоор аюул болчиход хад аюулгүйг зарлж байгаа хүмүүсүүд яах нь тэгвэл гадны даалгавраа гэсэн үг. Ард түмнийг сайхан тайвшруулж унтуулж сайхан мэдлэггүй мэдээлгүй байж байгаа хооронд нь юу ч тайвшруулж ягаад эсвэл тусгаар тогтнолыг хамгаалах гэдэг хат нь тэрний хэсэг үйл ажиллагаа явуулчаад дараа нь тэгээд арын даах үш билээд шүү дээ. Арын даан гэдэг чинь энэ Монголын энэ өвөө олон үр хүүхдэн жоохон хүүхд ирээдүйд төрөх Монголын хувь цааны тэр одоо юу гэдэг хариуцлага хүлээж чадах юм уу? Чадахгүй шүү дээ. Тийм болохоор эхлээд аливаа юм хэлэхтэй мэдээлэлтэй тийм ээ нөгөө талаас судалгаатай дүн шинжилгээтэй үгүй ядаж Монголын хэлэх зүр сэтгэлтэй байж явахгүй бол ийм том асуудлыг амныхаа зургаар ярьдаг юм аа тэгж болтгүй. Тэгэхээр Монгол улсын засгийн газар гэгдэж их томоор нэрлэгдэж байгаа хэдиж тэр дотор хэний улсын засгийн газрын төлөвлөгөө бодлогыг хэрэгжүүлж ийнэ гэдэг нэг асуулт их ингээд их аюултай түвшинд гарч ирж байгаа. За нөгөөтэйгөр Монгол Улсын ерөнхий сайд оюун эрднийг үндсэн хууль зөрчсөн байж болох уу гэдэг үйлдэлийг баталгаажуулж байгаа нэг үйлдэл нь өөрөө таны түрүүн хэлдэг вакцинжуулалт бүх нийтийг хомроглон вакцинд хамруулж ийн. Энэ бол шинжлэх ухааны аргаар Монголын ард түмнийг геноцидлж байгаа маш том одоо алын хядлага гэж би нэрлэж байна тийм. Тэгэхээр энэ алын хядлагыг жишээ нь үндсэн хуулиар хэрхэн яаж зөвшөөрсөн байдаг вэ гэж харахаар уг нь бол үндсэн хуулиар бид хамгийн нэгдүгээрт амьд явах хэрэгтэй. Тэгээд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээрээ хангуулах үүрэгтэй. Тэгээ ингээд ард иргэд үндсэн хуулиар хүлээсэн эрх үүргээ боомлуулаад хазаарлуулад байхад яг энэ эрх үүргийг боомлж байгаа хазаарлаж байгаа нэр бүхийн эрх мэдэлтнийг үндсэн хууль зөрчөөгүй тусгаар тогтнолыг алдагдуулаагүй гэдэг байдлаар тайлбар хэлээд сошиал тэрнийхээ төлөө мөнгө аваад сэвэ хийгээд сууж байгаа хүмүүс бол бас гайхшил төрүүлээд байгаа. За нөгөө төгөөр яг өнөөдөр Сүхбаатарын талбай дээр тусгаар тогтнол хөдөлгөөнийг төлөөлөд зогсож байгаа залуучуудыг тусгаар тогтнолоо битгий хамгаалаач гэдэг нөгөө талаас хэд хэдэн субъектүүд дайраад байна тий. Тэр хүмүүс эсрэгээрээ тусгаар тогтнол гэдэг зүйлээ алдагдуулах энэ одоо нэг аюултай төвшин рүү улам ямах сөмөр ойртуулж байна гэдгийг ойлгохгүй байгаа даа. Яг энэ дээр та ямар задрагаа яаж харав? Өөрөөр хэлбэл нөгөө эхлээд нөгөө ямар аливаа юм заавал мэрэгсэн байхаа шаардна. Гэхдээ мэрэгшээс хамгийн том ихлэ төлөвшөлт шаардна л та. Үнэхээр нь Монголын төлөө гэсэн энэ үйл хэрэгээрээ тийм ээ магадгүй зүр сэтгэлээрээ тийм ээ эсвэл амьдралаар энэ хүн төлөвшсөн үү? Үнэхээр энэ Монголын төлөө гэдэг нь үнэхээр үний юм уу худлаа юм уу тийм. Нөгөө талаас энэний төлөө огт зүтгэхээгүй явж үзээгүй хүмүүс гарч ирээд гин тусгаар тогтол яриад байна гэдэг чинь аюултай шүү дээ.
тийм ээ. Бид нар өнөөдөр тусгаар тогтнол гэдэг талаас үнэхээр сэтгэлтэй, зүрхтэй мөнгө төгөөл бид нар бүх залуунаасаа энэ тусгаар тогтнолын төлөө зориулж чад. Тэгээд энэ чи ингэж хийж энэ тэр мэдээлэл энэ бүх туршлагыг хөрөнгөлүүлж байгаа болохоос тэгэхээр хамгийн түрүүнд эхлээд тусгаар тогтнол гэдгээ тийм ээ. Яг ямар хүчин зүйлсээр хамгаалт юм бэ? Тусгаар тогтнол юунд дээр тогтдог юм бэ гэдгийг мэдэх үү? Ийм хүмүүс эхлээд ил гарч ирж энэ асуудлуудаа ярих хэрэгтэй л дээ. За хоёрт одоо бидний хэлээд байгаа энэ одоо тусгаар тогтнол хөдөлгөөн тийм ээ. Тусгаар тогтнол хөдөлгөөн өнөөдөр 5 зүйлийг ард түмний анхаарал тавиад байгаа. Нэг нь бол вакцин. Вакцинад энэ бид одон сонгоо болох гэдэг шүү. Хоёрдох нь энэ манай засаглалчин гадны гар бол болоод байна. Гадны бодлогын гар бол болчиход байна. Энээс юм болоо бид тусгаар тогтнол алдах гэдэг. Зөөр маяг л манай Монгол улсыг явж өгөх гэдэг шүү дээ. Бичиг лицензээс чинь болоод бид хүнсэхгүй махгүй болох гэдэг байна. Усыг төсөл гэдэг юм дамжаад усгүй болох чинь 6-гийн өнөө зээлээ дамжаад газар нутаг болох чинь. Энэ тав чинь бодит одоо хэрэгжээд байна шүү дээ. Бид нар баримт дээр толгуурж яриад байна шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ бүх асуудлыг бид нар ингээд энэ ийм 5 хүчин зүйлсийн тусгаарлахад аюул занал хийсэн зайлшгүй анхаарах хэрэгтэй 5 юм байгаа тань л да. Юуны хүний эрх вэ? Юуны чин дээр эрх чиглэл, юуны чин эхлээд хүн амьд явах ёстой. Хүн өөр нь гэсэн амьд явахаас гадна өөр хүүхэдтэй амьд явах төр боломжийг үлдээх ёстой. Усгүй болгочоод энэ газар шороогүй тусгаар тохиолдол болгочоод яаж тэр амьд явах юмыг та нар хангаж өгөх гэдэг юм бэ? Тэр боломжгүй зүйл. Амьд явах нөхцөл юм тий. Ийм учраас тэгвэл энэ 5 юмыг өнөөдөр бид нар үндэсний аюулгүй байдлын төвшөнд тийм үү? Бид нар энэгээр бид нар мэрэгсэн усуудын хувьд бид нар энэ асуудлыг анхаараач гэдэг засаг бол ард түмэн анхааруулад шүү дээ. А яагаад ганцхан засаг хандахгүй засаг ард түмэн хоёр юм хандаад байгаа юм бэ? Яагаад бол ард түмний чинь ингээд тийм ээ тодорхой төвшөнд мэдээллийн тэр одоо юу гэдэг янз бүрийн гэрээг энэ хаалтын гэрээг мэдээлэл өгөхгүй байна. Хоёр засгийн газарт чинь тусгай тогтнолын эсрэг нэг хүн орж ирчээд байгааг шилээд шүү дээ. Үнэхээр ардын нам засгийн газар улсын хурал ерөнхийдөө өөрсдөө хувилдааг нь үнэн юм бол тийм ээ. Яг энэ үйлдэл дээр бид нар хариу өгөөч гэж шаардаад байна шүү дээ. 5 зүйл ангар тийм ээ. За нөгөө талаас энэ тусгай тогтнол хөдөлгөөн гэдэг чинь ягаад өнөөдөр гарч ирээд өнөөдөр ингээд ард түмэн дэмжиж байгаа юм бэ? Гэхдээ энэ 5 юм чинь аюул учруулад хахад нөгөө талаасаа энэ чинь нэг арга хэмжээ авах юу ч хийхгүй шүү дээ. Үндэсний аюулын зөвлөл засгийн газар улсын хурал яг энэ 5 асуудал дээр тусгаар тогтолцоо хамгаалах, Монгол улс аюулгүй хамгаалах яг юу хийсэн юм? Бид нар ийм хийсэн. Нэг урчин сервис гэдэг юм гаргаа үзүүлж хэлдэг. Ямар хууль баталсан юм? Та нар ямар аюулыг зогсоосон юм? Тэ? Англиар нөгөө талаас энэ тусгаар тогтнол хөдөлгөөнд харин энэ 5 юм зогсооход Монгол тусгаар тогтнол хөдөлгөөн гараад ирсэн чинь 5 зүгээс одоо яах нь вэ? Энэ тусгаар тогтнол хамгаалуулахгүй гэдэг нь санаахад байна уу гэхэлтэй. Нэгт бол энд яах нь гадны бодлого тийм үү? Мэдээж гадны бодлого тусгаар тогтнол хөдөлгөөн маш их садаа болж байгаа. Яг гэвэл гадны бодлого чинь одоо сул дорой байгаа дээр хамгийн эмзэг хамгаалтгүй сул дорой байгаа дээр Монголыг эзэлчих ихлээр яг эзлэхэд ингээ сайхан хувилдаа бэлтгэжсэн чинь хэсэг хүмүүс гарч ирээд шүгэл үлээн гэдэг шиг хөөе анхаараарай. Гадныхын чинь засгийн газартай хувилдаад Монголыг зарах гэж шүүгээ гараад ирэхлээр тэдний төлөв садаа болчихж байгаа юм. Хоёр нэгэнд одоо юу гэдэг Монголыг зарна уу, байрна уу те өөрсдөө Монгол улсын өдөр гэж мэдэхгүй, тусгаар тогтнол гэж мэдэхгүй, үндэсний аюул гэж мэдэхгүй, энүүгээр мэрэгшээгүй, төлөвшөөгүй. Ядаж Монголын төлөө гэсэн дэр зүрх сэтгэл нь хаашаа болсон мэдэхгүй ийм хүмүүсүүд чинь Монголоо зарчаад өөрсдөө баяжаад явах гэсэн чинь бас дахиад нэг тусгаар тогтнол садаа болоод байгаа ч тийм. Тэд нар Монголыг сүрүүлэх төр сүрлийн бодлогот садаа болсны төлөө эдгээр бачуураад байна шүү дээ. Гадны бодлого байна, хоёрт нь засгийн газар байна, гуравт нь хүчний байгууллага. Бийсэн шүү дээ. Хүчний байгууллагууд Монголын төлөө зөндөө хүмүүс байгаа хаа энэ чинь ганцхан тэд чинь тушаалаар ажиллана. Тэгэхээр хүчний байгууллагад тушаал өгдөг субъект нь Монголын тусгаар тогтнолыг зарж байгаа засгийн газар шүү дээ. Тэгэхээр Монголын тусгаар тогтнолыг зарж байгаа засгийн газар хуулийн дагуу за чийдэг тушаал өгөх нөгөө чинь тушаал биелүүлнэ шүү дээ. Ингэхлээр чи зөрөлдөд байгаа. Зүр сэтгэлд нь байгаа. Тэр эх оронч дээр тагнуулж цагдаагийн зүр сэтгэл эх орно гэсэн бодлогын цаана аргагүй дээрээс өгсөн хуулийн дагуу тушаал байна шүү дээ. Тэгэхээр яах вэ? Тэгэхээр чи нөгөө даалгавраа биелүүлж тушаалаа биелүүлж чад. Бас аргагүй болж байна. А нөгөө талаас янз бүрийн намууд өнөөдөр ардын нам арчлан нам бол аль аль нь тусгаар тогтнолыг зарж идэж баяжж эрхмэлд өрсөн хоёр нам. А тэр чи 30% жил харуулчлаа шүү дээ. А гэтэл нөгөөдөл чи жижиг намуудыгаа сая үндсэн хуулийн өөрчлөлт бүгд өөрийн талд оруулчлаа шүү дээ. Жижиг намын дарга болон улсын хурлын гишүүн ногоон гэрлэр болно гэнгүүт улсын хурлын гишүүн болох тэр ашиг сонирхлоороо жижиг намууд бүгд ардын намыг дэмжижлээ шүү дээ. Тэгэхээр тэгэхэд сүр хүчин гэж байхгүй ганцхан одоо ерөөсөө их хурлын гишүүн болж баяжих гэдэг хүмүүсүүдийн хүсэл дээр суурилсан нам гэдэг тогтолцоо бий болж байна. Ногоон гэрлэр хамгийн сүүлд иргэний хөдөлгөөн. Манай Монгол зөндөө иргэний хөдөлгөөн 32 жилийн хугацаанд гарч ирэхдээ сайн мэдсэн ч байгаа муу ч юм байгаа.
Хамстар муу хүмүүс нэхээ. Яг бол тэмцэл тусгаар тогтлыг хамгаалах тэмцэл одоо Монголын төлөө гэсэн тэмцлийн цаана дандаа дутуу хийснээс болоод дутуу явуулсан, дутуу хийсэн. Нэг юмыг дуустал нь хийсэн бол нэг цэн хоёр баг байх надад. Гэтэл дандаа яг явцын дундаа ялчгүй одоо шантардаг ч юм уу. Үнсээ тэмцээр хад үрдүн гарахгүй болохоор аргагүй орхон залхахдаг ч юм уу, болдог ч юм уу. Эсвэл зарим нь хөдөлгдөн, зарим нь ургана, тийм ээ. Эсвэл нөгөө эртний хөдөлгөөнүүд чинь намуудаас явуулж байгаа дотор хаган бут бодлого сүрч чадахгүйгээс болоод өөрөө дотор хаган бутгаад ингээд сална. Ингээхлээр чинь энэ бүх одоо тусгаар тогтмол хөдөлгөөний чинь те энэ 5 юмыг хамгаалах гэхлээр яагаад юм нөгөө талд нь хүмүүс ингэ байгаад байна. Тэгэхээр гадны бодлого, засгийн газар, хүчний байгуул намууд эртний хөдөлгөөнүүд яагаад энэ тусгаар тогтмол хамгаалахын оронд тусгаар тогтмол хөдөлгөөнтэй гэдэг нэг тэмцээсэн юм шиг тэмцээд. Тэр дайсантайгаа тэмцээч. Тэр хятад Америкийн бодлоготой тэмцээч. Тэгэхгүй тэгээд хажуудаа байгаа хүмүүсүүдийг болохоор нүд усүлээд гэх юм эсвэл заавалчгүй ингээд яах гэх тийм ээ. Тийм болохоор хамгийн түрүүнд энэ 5 юмыг зогсоох зайлшгүй шаардлага байна. Тэгвэл энийг зогсоолохгүй тулд ч юм эсвэл ингэний төлөө тэмцлийнхаа төлөө нөгөө талд нь 5 субъект гарч ирчээд бас ямар нэгэн байдлаар ингээд садаа болох юм уу зогсоох юм уу нэг тийм санаа гаргуулад би хэлээд байгаа ш. Түүх хамгийн хатуу шүүгч. Түүхэнд энэ бүх үйлдэл чинь одоо тэмдэглэж үлдэнэ. Манайхан нэг юм ойлгохгүй. Нэг юу гэхэлээ цаг өөр болцсон. Одоо ч өөр чинь шинжилгээ айгүй том цаг үе эхэлж байна. Нөгөө талаас нэг шудраг хэлэхэд бид нар шүн ингээд тулгаа яагаад тийм ээ юм харагдахгүй. Хийж тулгаа яаж болно. Гэтэл үүр цагаад ингээд гэгээ орцсон чинь нөгөө манай энэ хулгай яадаг усууд чинь одоо ч харахгүй хинч харахгүй юм шиг болгоод байна л да. Чи бүх үйлдэл нь одоо нүдэн дээр гэгээ орцвол харагдаад байна шүү. Яаж хулгай хийх чинь ямар бодлоо явуулах чинь юу их юм чинь. Тэгээ яг ийм үед хинч хараагүй юм шиг сэтгэж улаанцаа одоо улгаалах гэж оролдож байгаа юм. Эдний яах нь одоо хязгааргүй технологи гэх үү тийм ээ. За их сэхэтэн их сэтгэгч Лодонгийн төдөө хэлсэн байдаг те олон ургалч үзлийг бид түгээн дэлгэрүүлснээрээ Монгол улс өнөөдөр үзэл санаагүй болчихжээ гэд тэртех одоо даал сайн дээр нийтэлжсэн нийтлүүд донд яг энэ ишлэл байдаг. Олон ургалч үзэл гэдэг бол хамгийн одоо зөв үзэл санаа ямаа гэдэг байр сууриас цахим орчинд яг ийм шүүмжлүүд өрнөж байгаа юу гэхээр зүгээр байдгаараа л бид нар байж яагаад болохгүй байгаа юм бэ? Байдгаараа л ингээд би ажиллаа хийгээд боловсролтой судлаач ажиллаа хийгээд байж хахад тэр хэний хамаагүй гадны улс орны геополитикийн бодлого юу гэж манад орж ирэх юм бэ гэдэг ийм бохор шүсээ сошиал орчинд улам бүр ингээд цацсаар байгаад байна л да. Тэгээ энэ одоо тэрийг хүлээн зөвшөөрдөг хэсэг бий болсноороо нөгөө түрүүний хэлдэг Лодонгийн төдөөгаан хэлсэн, Лодонгийн төдөө багшны хэлсэн олгон ургач үзлийг Монгол улс түгээн дэлгэрүүлснээрээ үзэл санаагүй улс боллоо гэдэг энэ дүнэлтэд яв цав нийлж байгаа юм болов. Тэгэхээр нөхцөл байдал маань өөрөө ямар байгаа юм бэ те? Өөрөөр хэлбэл нөгөө ийм нөхцөл байдал юунаас үүсч вэ гэхээр бид нар өмнөх цаг үеийнхаа нөхцөл байдлыг харах хэрэгтэй байна л да. Өнөөдөр ард түмний нөхцөл байдлыг ингээд харах юм бол манай ард нэг талаас айдас хүлэгдсэн, харахгүй мухаг давтцсан, зовлон таардагдсан. Яг ийм нөхцөл байдал 32 жилийн хугацаанд ард түмнийг оруулчихлаа шүү дээ. Яагаад айдас хүлэгдсэн гэхээр юм л бол хуулиар тгий шүү, чамааг ингэ шүү гэдэг ингээд байдаг. Хоёр эрүүл сарвал мэдээллийн орон зай бүрдүүлэх хөвс болоод нөгөө хаалтын гэрээг нь одоо соёл урлагийн салбарч бай эсвэл одоо хэл мэдлийн салбарч хэнийг нь сонгож хэвчтэй тийм үү. Тэгэхээр тэр нь усаа сонгож чана ус төсөөлөж. Тэгэхээр нөгөө ус төчнөр мөнгөтэй болохоор тэднэртэй жоохон тал засч ийж амьдрахын тулд тэдний хүссэн юм хийдэг болохоор бид нар яах нь зөвхөн тэднэрт ашигтай онцгойг л бид нар кино урлагаар байна хэл мэдээлэлээр дамжуулж өгöd байна да. Англи чинь нөгөө эрүүл сарвал нөгөө уламжлалт юм байхгүй болохоор бид нар нэг талаасаа харахгүй мөхөд автцсан. Гуравт нь бид нар хэлж байнгын тэр тийм ээ одоо цалин орлогын хумих тийм ээ эсвэл хуулиар боомлох тийм ээ эсвэл яг нь тухайн хүмүүсүүдийн өөрсдийнх нь тэр амьдарч байгаа тэр амьдралын орчингийн ингээд ийм хязгаарын орчинд оруулсан гараа бид нар яах нь энэ зовлонт амьдралаа бид нар дарлуулчихэд энэс гарч чадахгүй шүү дээ. Англи чинь ард түмний нөхцөл байдал юмар байгаа юм байна. Нэг дайцдаг хүлэгдсэн, харахгүй мөхөд автцсан, зовлон дарлуулсан. Гэтэл засгийн газрын нөхцөл байдал гэхэлэр бид нар маань нэг Монгол улсыг авч явна гэж өнгөрөөд байсан чинь нэг талаас манай засгийн газар идеологийн боолгоцсон. Ерөөсөө нэг арчилгийн нөө зах зээл гэдэг. Яагаад энэ идеологийн боолгоч вэ гэхэлэр тэдний тунхаглаад байгаа идеологи нь тэднийг баяжуулж байгаа юм нуудаг идеологи юм аа. Харахад Монгол улсыг хөгжүүлнэ эдийн засгийн том төсөл гэж хэлээд байгаа боловч тэр идеологийн цаана үнийн хэрэгтээр явж Монгол улсыг хөгжих юм байхгүй. Зүгээр тэр нэг л хизээ нэгэн цагт нэг тийм мөрөөдлийн хүрэх юм шиг тэр идеологийг тулгачаад тэрний тэрүүгээр хуураад улс орны одоо юу гэдэг баялагын зарах тийм ээ дарангуулах одоо боож таатай нөхцөл бүрдүүлээд байна л да. Тэгэхээр бид нар яах нь энэ бол шунлын идеологи шүү дээ. Энэ бол яах нь арчаагүй хүмүүсүүдийн
хязгааргүй шунал, хязгааргүй идэж уух, хязгааргүй эрх мэдэлтэй байх. Тэр шунлын идеолог болохоос нэг Монголыг хөгжүүлэх үзэл сурталтай холбоотой нэг жоох. Хоёрд өөрсдөө анхуу мөх юм бол. Яг л бид нар гэгээлэн замаар явсан юм. Бид нар юм сурч мэдээж тий улс орноо хамгаалах, үндэснийхээ соёл өвөө судлаж, дэлхийн түүх судлаж, дээрээс нь тухайн дээр ажиллах гэдэг салбар дээр мэрэгсэн үү? Манайд бол ганцхан мэрэгсэж байгаа юм бол зах зээл, нөгөөдг нь бизнес гэдэг хоёр юм биш. Гэхдээ зах зээл гэдэг нэрнээр тий Монголоо нөгөө зах дээр явж Монголоо зарах юм. Бизнес гэдэг нэрнээр тэндээс ашиг унгаах. Тийм л арга зүйгээ илүү сурсан болохоос яг Монгол улсаа яаж хамгаалах авч явах гэдэг юм байна. Тэгээ ямар ч одоо энэ Монголыг удирдах тийм мэрэгжил боловсрол төлөвшөл аваагүй хүмүүс хувь цаг шийднэ гэхэл ямар байх вэ? Гол бид нар өөрсдөө бүгд хуулийн болов. Яг л тодорхой хуулийн өрийн юм хийж чадна гэхээс өөр юм ч хийж чадахгүй. Дээрээс нь эдгээр ашиг сонирхлын болов. Тэдний ашиг сонирхлыг нийцүүлэх юм. Тэдний ашиг сонирхлыг нийцэхгүй бол улс орон сувжсэн ч хамаагүй. Тийм цөвдөх юм болцсон тийм ээ. Ингээхээр идеологийн бол харанхуй мөх юм бол хуулийн бол ашиг сонирхлын боол болчихсон. Одоо манай засгийн газрын өсвөл юм шүү дээ. Тэгээд бид нар өнөөдөр юу хийж байгаа гэхээр нэг талаас эдгээр сүрлийг хуульчлах, нөгөө талаас сүрүүлэх бодлого хэмжүүлэх гэсэн хоёр юм юм шүү дээ. Яагаад сүрлийг хуульчлаад байна гэхээр тэр хуульчсны төлөө мөнгө авч байгаа юм чинь дээ. Яагаад сүрүүлэх бодлого хэрэгжүүлээд байна гэхээр тэр бодлого хэрэгжүүлсэн тэд нар баяжаад байгаа юм чинь дээ. Хэрвээ тийм ээ Монголыг хамгаалах хуулийг хуульчлаад Монголыг хамгаалсны төлөө баяждаг байсан бол магадгүй өөр байх юм байна. Харамсалтай нь Монголыг хамгаалах юм хэн санхүүж болдог юм аа. Монголыг хамгаалах юм тий хуульчлал гэдэг хэн хэрэгжүүлэхгүй. Ягаад гэвэл тэдний ашиг сонирхолтой ч нийцэхгүй, тэдний одоо зорилго хүсэл тэмүүлэлт ч нийцэхгүй. Тэгэхээр ийм нөхцөлөд үүссэн болохоор өнөөдөр манай сошиал болохоор тийм ээ дахиад бид нар мөрөөрөө байна гэж тийм ээ. Тэр хүн мөрөөрөө байх нь хариулаагүй. Тэр яаж болно? Гэхдээ тэр хүн Монголын хувь зайтай холбоотой юмар замнаагүй юм бол тэр хүн бэлгшээгүй төлөвшөөгүй юм бол мөрөөрөө байна. Өөртөө мөрөөрөө тэр юм аа. Үнэхээр Монголын төлөө явах чинь энэ бол яасан шүү дээ. Маш их хатуу хэцүү замыг туулж, маш олон хүндрэлүүдийг давж иж, дээрээс нь энэний ганцхан шагнал нь тусгаар тогтно шүү дээ. Энийг хэрэгжүүлж чадсан шагнал нь өөрөө бүх амьдралаа зурулж сүлд нь тусгаар тогтнолыг л өргөдтэй өвлүүлж байгаа нь энэ замаар явж байгаа хүмүүсийн шагнал. Тэгэхээр чинь энэ мэн өөрөө нөгөө талаас ийм замаар явахгүй бас тэр төлөвшөл бий болтгоо. Хүн үргэлж цатгалан сайхан тий амьдрал нь ингээд тэгш байгаа тий одоо юу гэдэг хоол хүнсээр ингээд зовоогүй өвчин зовлон автаагүй эсвэл одоо энэ зовлонгоос ангид байгаа улсууд энэний төлөө явдгүй маа. Хүн өөрөө зоод ирэхлээр зовхон ирэхэд өөрийнх амьдралын л явдаг. Тэгвэл өнөөдөр бид нэг хүний зовлон яриагүй шүү дээ. Бид үндэсний монголчуудын зовлон яриад байна шүү дээ. Энэ үндэсний зовлонг авч хайхын тулд бодлого хэрэгтэй. Энд бол заавчгүй бодлого, мэдлэг, тийм үү, төлөвшөл, тийм үү. Өнгөө ядаж эх орныхоо төлөө хязгаарч мохохгүй явах бас нэг тийм хатуу жил хэрэгтэй. Энүүгээр 1 жил яваад 5 жил яваад мохох юм бол энүүгээр бас яваач хэрэггүй болчих. Гэх мэтлэн энэ юмудаа хэдүүл яг ямар нөхцөл байдал бид ямар өнцгөөс хараад байна. Техник сошиал дээр байгаа хүмүүс бол мэдлэггүйдээ юу эсвэл сэтгэлийн хөдөлთა автаад байх шиг байна. Тэгэхээр бас сошиал байгаа жирийн хүмүүс хандаж хэлэхэд үгүй ингэж зүгээр ингэж би сайхан байгаа юм чинь гэж болтгоо маа. Та нар Монголд болж байгаа маш олон хэцүү байдлыг мэдэрээгүй болохоор мэдээгүй хийж болохгүй. За хамгийн сүүлд ер нь бол аливаа үйл ажиллагааг явуулахын тулд өнөөдөр одоо манай жирийн иргэд те биеийн нутгийн хаана очив эмчтэр очив. Таксины жолоочдоор очихгүй. Дулааны инженердээр очихгүй тийм ээ. Тэгэхээр чинь заавал эмчтэр очдог. Тэгэхээр тэр хүн яагаад бол биеийн өвдсөн эмчилгээний тулд мэрэгжлийн хүн дээр очиж эмчлүүлж яана да. Оншоо тавиулна, зөв тавиулна, тэгээд зөв эмчлүүлнэ тийм. Тэгвэл улс орны хувь зайг тусгаар тоглоно гэдэг чинь тэр чинь мэрэгжлийн хүн хандах хэрэгтэй болохоос хэн дуртай ханддаггүй маа. Та өөрөө мэрэгжлийн бос хүн дээр очиад эмчлүүлэхгүйтэй адилхан Монголын тусгаар тогтнолын асуудлыг мэдлэггүй үнээр шийдвэрнэ гэж байдгүй маа. Тэрийг бол та төлөвшөөгүй та шийдэхгүй, тэрүүгээр яваагүй босод юм шийдэхгүй. Энийг заавалжгүй мэрэгжлийн хүн энэ асуудал хандаж иж мэрэгжлийн төвшин аюулыг хамгаалдаг гэдэг бас манай ард хүмүүс ойлгох хэрэгтэй байна. За 1992 оноос хойш үндсэндээ төрийн алба гэдэг бол ашиг сонирхол албан тушаалын боолуудаар дүүрсэн гэдэг дүгнэлт бол сая дурддагдж байна. Тэгэхээр боолын тархинаас хизээч одоо төрийн бодлого ургаж гарахгүй гэдэг нь бол нэгдүгээр тодорхой. Боолын заяатан улс бол тэрийгээр дуустдаг. Энийг бол өөрөө түүх гэрчилж байгаа. За нөгөө төгөөр үзэл санаагүй болсон энэ төөрөгдлөө үзэл санаатай мэт олон ургалч үзэл гэдэг энэ халахвчин доор ингэж дулдуудаж халахвчлаж авч явж байгаа эдгээр хүмүүст гэж хэлэхэд үзэл санаатай байхын тулд энэ үзэл санаа хаанаас төрдөг юм бэ гэдгийг эргэн сануулж гарч ирж байгаа энэ тусгаар тогтнол хөтөлбөөнийхэнд лай болохгүй маа гэхэд цадаа ядаж битгий болооч тий үзэл санаа гэдэг өөрөө ямар хөрснөөс
ургаж гарсан бэ? Тэр хөрсийг хэн яаж тавьсан бэ гэдгээс салшгүй хамааралтай юм болов уу гэж харагдаж байгаа. Тэгэхээр бид одоо өвгдийнхөө ёсоор энэ үзэл санааг тээж гаргаж ирж байгаа. За өвгдийн ёс өөрөө хэрхэн яаж биднэрт дамжиж ирсэн бэ гэхээр өв уламжлал заншил гэдэг зүйлээрээ ард олон нийтдээ үр хоочтой дамжиж ирд юм байна. Тэгэхээр энэ үзэл санаа гэдэг юм бол ингээд өртөөчлөн яваад идэг зүйл. А үзэл санаагүй болгож байгаа нөхдүүдийн үйлдэл хэрхэн яаж хорон байна вэ гэдэг нь бол маш бодитойгоор үр дүнтэй баримттайгаар харагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр та энэтэй уялдуулаад дараагийн слайдаас холбоо явуучих тий. За энэ маш сүүл мэлжил. Яг л үзэл санаа гэдэг нь ухамсартай холбоотой. Ухамсар. Ер нь бол ухамсар ахуй гэсэн хоёр одоо хүн нөлөөлөх хоёр хүчин зүйлс шүү дээ тийм ээ. Ахуй нь сайхан бол бас учиртай тийм ээ. Эсвэл ахуй нь сайн мөртлөг ухамсар дорой хүн ямар байх вэ? Тэгвэл ухамсар сайтай мөртлөг ахуй муу байж болно л доо. Гэхдээ ухамсар сайтай байна гэж хэдий ахуй муу ч гэсэн бусдаа гайж ирэхгүй. Ухамсар дорой хүн бол өөрийнх нь ахуй муу бусдад гайж ирнэ. Тэрийг яах нь ухамсар дорой хүн чинь бусдын зовлонгоор ч юм уу бусдын нуруундаар өөрөө гайж харах юм шүү дээ. Тэгэхээр бид нар энэ өмнө нь одоо ингээд үүсээд энэ ард түмний нөхцөл байдал гэдэг бол айдас харанхуй мохог зовлон ингээд автсан байдлаас болоод манай нийгэм маань юм гурван юм одоо юм давхаргад одоо ингээд одоо хуваагдчихад байна л да. Ер нь бол одоо нийгмийн нөхцөл байдлыг ингээд үнэлгээ гэх юм бол манайх зовлон, хууль, айдас гэсэн гурван юмд бол дарагдсан байна. Нийгмийн нөхцөл байдал юм. Гэхдээ энэ дэр амжилгын доод түвшин, дунд түвшин, дээд түвшин гэдгийг өнөөгийн одоо ахуй ухамсар талаас нь анууд үзэх юм бол би сая ухамсар хэлээ тийм ээ. Ухамсар нь өөрөө зөв байж яах нь яд шүн муу нэхгүй. Гэтэл ухамсар нь ч дорой, ахуйч дорой байх нь тэр үндэстэн сүүлийн зонд. Тэгэхээр ахуйгаар нь дамжуулж ухамсарт нь нөлөөлөх үү? Эсвэл ухамсараар нь дамжуулж ахуйд нь нөлөөлөх үү? Эцсийн дүндээ Монголын хувьд яг гай уулжлын үйл альж тохиолдол тэр бол бузрал гэсэн. Тэгэхээр манай засгийн газар өнөөдөр 32 жилийн хугацаанд нэг талаасаа бузар, нөгөө талаас буруу бодлого явуулж байгаа юм. Буруу гэдэг нь зөвөө мэдгүй уусаас буруу бодлого явуулаад байна. Бузар гэдэг нь ядаж хүндэд ариун ёс гэж байдаг бол тийм ээ. Бас хүнд гай болохгүй байх нэг тийм ёс байдаг бол тэр байхгүй болохоор бузар бүхнийг хийж шít. Ингээд ирэхлээр өнөөгийн одоо бид нар систем судалдаг хүмүүсүүд ингээд амжилгааны төвшин ингээд аваад үзэхдээ манай Монгол үндэсэндээ ийм гурван нөхцөл байдлын хүчин зүйлс байна гэж. Нэг нь бол амжилгааны доод төвшөнд ямар хүмүүс байна гэхээр өдөр тутам дороод амьдралынхаа зовлон зүдгээс гарч чадахгүй. Тэгэхээр эн чинь болоод тэгэхээр эцэстээ манай ард түмэн ерөөсөө өгөхгүй төлөөл амьдарч шít. Ерөөсөө ингээд энийг хэлэхгүй байгаа мөртлөнгөө хоол хүнсгүй бол өгнө. Хүүхдээ нь сургууль явуулж чадахгүй сэтгэл санаагаар унаад өгнө. Эсвэл өвчнөй бол эмчилж чадахгүй өгнө. Тэгэхээр ингээд шууд хэлэхгүй боловч манай Монголын нийт хамгийн 70% ерөөсөө өгөхгүй төлөөл амьдарч байгаа байхгүй. Тэгээ манайх их тийм төвчээртэй. Юмд дасан зохицдог болохоор бид нар хэлээд байгаа шүү. Ингээд энэ юмыг аль муу талаас нь бодохгүй. Хин ч гэсэн өөрийгөө одоо гэдэг би юм байна гэж хэлэх үсэхгүй. Гэтэл их үнэн хэрэгээр манай монголчууд ихэнх нь ерөөсөө өдөр тутмынхаа энэ өдөр тутам дороодж байгаа амьдралын те зовлон зүдгээс гарч чадахгүй шүү. Нөгөө талаас ихэнх хүмүүс нь ерөөсөө нийтлэг үгээр ганц үгээр хэлэхэд өгөхгүй төлөв амьдарч байгаа. Энэ бол одоо амжилгааны доод түвшинд амьдарч байгаа хүн. За амьдарч байгаа амжилгааны дунд түвшин. За энэ бол мэдээж манай нэг ухаантай сэхэтэн те одоо мэдлэгтэй эрдэнэтэй усууд нь амжилгааны дунд түвшинд байна гэж бодъё л та. Гэхдээ эдгээр өдөр тутам амьдралын ахуй амьд ороод байгаа болохоор тэр зовлон зүдгээрээс айх айцаас гарч чадахгүй юм л да. Би тэр одоо зовж байгаа хүмүүсийн ангилд орчих үедээ. Тэр айцаас салж чадахгүй байгаа нь манай эрдэм номтой хүмүүсийн нэг сул тал гэлтэй. Яг гэвэл нэгэнд айц нь өөрөө тэг хичнээн эрдэм номтой ч гэсэн айц нь хүлчээд ингээд тэр хүмүүс маань тэр нэг хүрээнээс гарч чадахгүй шүү дээ. Тэгээ манай энэ одоо ухаантай сэхэтнүүдийн нэг хэсэг нь болохоор амьдралынх нь одоо өөрийнх нь хэм маяг нь өөрөө яах нь доод амьдралын түвшинд хүрэхгүй төлөв амьдарч байна. Гэхдээ ядаж энэ амьдарч байгаа хэм маягаа бүр өгөхгүй төлөв амьдрах тэр зэмданд хүрэхгүй тул ядаж нэг доод амьдралын түвшинд хүрэхгүй төлөв нэг хэсэг амьдарч байна. Нөгөөдөл нь дээд амьдралын түвшинд буюу энэ одоо баячуулыг харангуйта тэдэртэй адилхан дээд амьдралын зандаа хүрч юмс гэсэн тийм өрөөлөөр амьдарч байна. Тэгэхээр манай эрдэмтэн номтой одоо мэрэгчлэн сэхэтнүүд маань нэг нь доод амьдралын түвшинд хүрэхгүй төлөв нөгөөх нь дээд амьдралын зандаа хүрэхийн төлөө амьдрал нь явж байна. За тэгээд дээд амжилгааны түвшин одоо бидний хэлээд байгаа нөгөө ахуй буюу те амжилгаа гэдэг маань яах вэ? Энд байгаа хүмүүс ихэнх нь яах нь дээд зэрэглэлийн тансаг амьдралаас салахгүй төлөө амьдарч байгаа. Яг л эндээ дасцсан. Энээсээ сална гэдэг нь баг өгөхөөс амарч юм шиг те. Хоёр дахь нь энэ дээд зэрэглэлийн амьдралаа алдахгүй төлөө. Яг л алдахгүй төлөө заавалжгүй муу мухай нэг ч юм уу нөгөө хууль бус юм яг тэрэндээ баригдсан. Тэгээ тэрийг өөрчлөхлөөр нөгөө энэ дээд зэрэглэлийн тансаг амьдралаа алдах гэдэг нэг. Гуравт нь энэ дээд зэрэглэлийн тансаг амьдралаа үр хөвгтө өвлүүлэхийн төлөө. Ингээхээр яах нь вэ?
эцэг системийн ерөөсөө манай дээд түвшин маань тансаглал эрх мэдэл алдахгүй төлөө амьдарч байгаа нэг хэсэг байна. Ингээд бид нар нийгмийн үндэстэй 3 түвшинд хараад байна. Ихэнх одоо Монголын нийт ухаан маань 70% нь өгөхгүй төлөө амьдарч байна. Нэг 25% нь бол дороодохгүй төлөө амьдарч байна. Дороодохгүй төлөө бүх л одоо хүчин чармаал эрдэм мэдлэг тийшээ зарцуулж шít, тийм ээ. А энд болохоор тансаглал эрх мэдлээ алдахгүй төлөө амьдарч байгаа нэг 5%. Англи чинь энэ 32 жилийн хугацаанд ийм амьдралын төвшөнд хүрэгчээд байгаа байдлаа бид нар тусгаар тогтнол алдагдаагүй гэж хэлэх үү? Эсвэл тусгаар тогтнол ийм амьдралыг те бий болгож байгаа энэ тусгаар тогтнол муу юм уу? Яаж тусгаар тогтносон болохоор ард түмэн ийм байдал орж ингэж харахгүй муухайг энэ зовлон зүгтүүр барьж байгаа хэрэгтэй гэж. Хэрэг тусгаар тогтносон усвал эсэргээр хүн болгон тийм ээ аливаа амнаас алдхаас айхгүй зовлон зүгтүүр унахаас айхгүй тийм үү? Болохгүй бүхнээс айхгүй амар амгалан амьдарч ивэл уучлаарай тэр өдөр Монгол улсад тусгаар тогтнол тогтсон гэж үзнэ. А тийм болохоор тусгаар тогтнолын үн цэн гэдэг чинь тийм ээ энэ ард түмэндээ тэр аж аргал амар амгалан авчрахгүй бол тусгаар тогтнол байсан ч байгаагүй ч ямар шалгаа байхгүй. Ийм учраас энэ өнгөрсөн хугацаанд бид нар ямар нөхцөл байдал оруулж байгаа гэхээр энэ байдлаас болоод бид нар өнөөдөр үндэсний хэмжээнд харж чадахгүй болчиход байна. Үндэсний хэмжээнд тэр төвшөнд хүрсний дараа тусгаар тогтнолын асуудал ярина үхэс тэр хараан зүгээр нэг хуваа бодсон тэр амжиргаа ашиг хонжооны тэр төвшөнд өнөөдөр өдөр болгон амьдарч байгаа байж үндэсний хараад юм шиг үндэсний ямдууч болохгүй. Тийм болохоор тусгаар тогтнол гэдэг нь үндэсний хэмжээнд төлөвсөн үндэсний хараатай хүмүүсүүдийн явдаг магадгүй маш хэцүү хүнд замнал байж болно. Гэхдээ энэ бол эрхэм заяа гэж хэлдэг. Тийм ээ. Яг бол бэр хүүсийг бүтээж чадвас яах нь эрхэм гэж. Ингээд эрхэм заяа гэдэг чинь энэ үүсэн өөрөө тийм ээ үр хүүхдийн төлөө Монголын хувь зааны төлөө болохоор тэрүүгээрээ тэд нар чи хоолж ундарч тэрүүгээрээ амьсгалж тэрүүгээрээ амьдардаг болохоос энэ ямар алт мөнгө төрний эрх мэдлийн төлөө явах юм уу? Ийм учраас эхлээд бид нар ямар төвшин нэмийг харж байна. Бид нар өөрсдөө ийм нийгмийн жижигхэн хараанд жижигхэн төлөвшил жижигхэн сэтгүүнд байж үндэсний асуудлуудыг тэгж мэдмэхээр ч юм гэж яаж хандаж болохгүй. За 1990 оноос хойш ах トゥ 2 нам гэгдэж байгаа Монгол Ардын нам, Арчилсан нам 2 бол Монгол Улсын хувьд заяаг чирж чиглүүлж ирсэн гэж өөрсдийнхөө гавьяа үүргийг дүүлгэх дуртай боловчлаараа та бүхэнд хатан үнний чинь хэлье. 1990 оноос хойш үндсэндээ Монгол Улсын хувьд заяа тусгаар тогтнолыг алдруулах хэмжээнд та бүхэн энэ улс орны хувьд заяаг чиглүүлж ирсэн байна. Өнөөдөр 1919-с 1921 онд үргэлжлсэн хөдөлгөөний үндсэн дээрээс Монгол Ардын нам үүсгэн байгуулагдах суурь тавьсан байдаг. Энэ Монгол Ардын нам үүсгэн байгуулагдах суурь бол Монгол Улсын тусгаар тогтнол ард түмний эрх хэрэгчлөө. Гэтэл өнөөдөр Монголын ард түмний тусгаар тогтнол эрх хэрэг чөлөө үгүй болж байгаа энэ одоо аимшигтай цаг үед аюултай нөхцөл байдал тусгаар тогтнол гэж зогсож байгаа тэдгээр хүмүүс рүү нулимхаасаа илүүтэй тусгаар тогтнолоо хэрхэн нийлж нэгдэж бид аварч хамгаалж болох юм бэ гэдэг дээр та бүхэн тархин ажиллаулаач. За нөгөө төгөөр харахад наадмыг хорьсон залуучууд ажиллаа хийгэж жагссан этгээдүүдийн цаад санхүүжилтийг шалгаагүй хэвтэж тэдгээр залуучуудыг хэн хамгийн түрүүнд дэмжиж очсон бэ гэвэл Арчилсан намын төлөөлөл. За өнөөдөр харамсалтай тусгаар тогтнол хөдөлгөөн дээр Арчилсан намын төлөөлөл үзэгдэж харагдсангүй. Тийм учраас танаа нам бол Монгол Улсын тусгаар тогтнолын эсрэг тууштай ажиллаж ирсэн нам гэдэг нь үйлдэлээр чинь баталгаажж байгаа. Тийм учраас Сүхбаатарын талбай дээр тусгаар тогтнолынхоо төлөө өвгдийнхөө ёсоос уламжлаад үзэл санаагаа тээж явж байгаа эдгээр залуучуудад лай болохгүй маа гэхэд садаа буу болооч. Монгол Улсын үндсэн хуулиар тусгаар тогтнол хөдөлгөөн бол үндсэн хууль зөрчсөн ямар ч үйлдэл хийгээгүй гэдгийг систем судлаач банзрагчтай нээж би та бүхэнд системтэй мэдээлэл мэдлэгийг хүргэлээ. Хамтарч ажилласан танд баярлалаа. За анхаарлаа хандуулсанд баярлалаа.